Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Хөлдөөс 1-р хэсэг. Эргэн тойрон цасаар хужигдсан дүн өвөл. Өндөр дургасан моднуудын дунд барьсан ганц майхан нь чөмөг царцам хүүднээс хамгаалж үлдэйлэнэ. Бибидээ наалдаж суусан ирчүүд бүнжгэнтэл жижирхэд өнөөх эрийн хэмэр лундаа гэж зүйл лөөл. Хэрхэн яаж осгоод өгчихгүйг наандаж хөл гараан хөлдөж хацар аман хайруулчихгүйг л хичээнсэн. Асаах гэж оролдсон жаахан галан тэгсгээд унтарчихна. Гаран гаргаж ирж алган хооронд нүрээд дулаацмаар байвч үзүүр нь гарахын төдийтлээ үеийн хөдөлгөөн байх янзтай. Төдөлгүй майхны үүд сөхөгдөж гаднаас биерхүүр мөн л чижирсээр орж ирлээ. Цахилгаан нь эвдэрсэн ба майхан дотор нэмгэн бүтээлэг бүтээсэн нь чулуугаар хучаад майхан доторхыг хардсараа нэгж яваа. Тэгснэн ард нь буруу гарч хэвдэх залууг нудраад босож ажил хийх гэж ирчгээд янгуучлаад ногоорчих юм. Өнди гэв. Тэгснэн толгоог нь нээлүүлж суугаад дагжин чивчрэг хоёр лөө эрүүгээрэн дохиж. За өнөөдөр хэрэг байв та. Үгүй ихэд та нар чинь ер нь гарсан юм уу? Гараагүй бол гал хөлөөнд үлчихэд яана. Үгүй энэ хүн амтан ч одоо орж ирээд хөлдөөс улсан майханд чинь бээрээд суух хэрэггүй. Крис та нарыг дэми авч явлаа. Чадна гэд угаар чинь л миний мод дүүнраас ялгаа яваахав гэд аваад явчихсан биш. Хөр асраг чийчих юм байна л та. Дараагийн ээлжинд битгий дагаад уйлаад угаарай. Гэж ширүүлнэ. Тоолгоогоо нийлүүлсний нэг нь зуурсан хэрүүгэн арай ядаж салгаад хідэн үг эвлүүлэн. Галж асахгүй юм. Хөөрэ модж олдохгүй юм. Арай гэж асаахаар жаахан байжуугаад л унтарчих юм. Үгүй ядаж уулнаас буугаад нүүрс олж ирэх үү? Тэгхгүй бол хөлдөх янзтай шүү. Эц баавга зуумар гэж. Үгүй ирүүлсүүд байж яасан арчаагүй юм тий. Өөр нэг хэмэргүй доожоогүй царайлчгаад. Та нар ингэх байсан бол анханасаа яах гэж дагаж ирсэн юм. Хүн чинь халуунд халж хөөдөнд хөрж байж л хідэн халдар төрөхтэй болно үсттэй. Тэглэж өвлийн хөөдөнд хар шороо ухаж зөөж өрж нааж явдаг цаг наргүй барилгын ажлаас хав илүүдээр. Цэвэр агаарт өнөө гар утас зурагтны хамаарал гаж дунгоос чинж хол. Бэлэн хоол дондтай хотын гар утаанаас уушгаан бүрэн цэвэрлэх боломжтой. Ийм сайхан ажил хүссэн хэн бүхэнд л олдохгүй. За тэгээд нэг хэл самар хэд байгаа үлээ. Муусан хужаанар шуугаад л авна. Үдэгсэн яасан? Өөрсдийг хар. Залуу улс байна. Гараад л энэ уулын чинь хідэн модыг сайхан сэгсэрчгэд чинь. Бэл алдсан хужаа шиг. Хөөе. Энэ гомбог сэрэлтэй. Гэхэд өнөөх залуу ороолтонтон хургаж нуусан аман арай ядан гаргаж ирээд. Гомбогийн халуун буудаггүй. Хэд хончглоо штэ. Ядч та гомбог аваад хот руу явсан дээр байгаа. Одоо тэгхэстэй. Хүнд туслах гэж ирээд хүн өмнө хэрэгтэн болчихгооч харлаа юм та. За, анхан тэгвэл явлаа. Хоол ундчгүй гал гөсчгүй ямар балаага хийх вэ? Баавгай зуумар гэж. Хэмээн үгэлсээр тэр дөрөн өөрийн гэсэн жаахан яман хамж залуусын түүсэн хэдэн шуудаа самрыг машиныхан ард сүрсэр гэхийн зург очиж байгаа. Машинаасан хөдлөхтөн ахын энэ жаах эмэгч мөнгө олгоод байж вэ. Даагад майхнаа гураагаад тэр арын уул руу яваарай мэдүү. Энд ястаа багсааж байгаа гэж хүнээс дуулсан. Жаахан застаал байх. Эдийн шууд таган уржгалгүй бүдэн авч яваарай. За. Тэгээд ахыг ирэхэд шуудаа дуусчихсан гэд хүртгэндээ байгаад байж байна биз? Гэснэн муухай хөхрөд юугүй алга болоод оглоо. Эд энэ ууланд тавуулаа ирсэн билээ.
Тэдэнд анх ажлын санал тавьсан гэх энерийг шорон төмөр гэнэ. Хэрхэн ямар учраас шорон гэж овгосныг хэнч мэдэхгүй. Гү шорон оронгоор хэлсэн үү? Шороо чулуун дээр өнгөрсөн үү гэж өөрөөс нь асуух зоригтой хүнж гарч ирээгүй. Ямар тач сэргэлэн зан дэнтсэн нэгэн бөгөөд сүсэг бишрэл гээж зүйл түүний хар толгойд ширхэг толбочгүй ухагдах юм. Харин эсэргээрэн сэгсгэр толгой дотор нь зөвхөн мөнгөл эргэлддэг гэмээр. Мөнгө олж болох ямар нөхсөв байна? Бүгдийг эрэл хийлж олж туршиж үзээд хүмүүсийн тарихыг угаан хөдөлгөж түүгээр хөлжсөн нэгэн. Уулын уруу зузаан застаад шинэхэн авсан жип машин нь сүнгэн уруудахад төмөр амантан ард үлдсэн хэдэн залуусан үгийн муугаар гараан зүхэж явлаа. Түүний тооцоолсноос бага самар түүсэн болохоор тэр. Харин арын суудал тэгнэ чивдэх залууг Гомбо гэнэ. Гомбо эхнэрийнхэн дүү. Замд гармагцаал төмөр чанга дуугарч "За бас холдчихлоо. За дулж нь харахгүй." Гэхэд Гомбо хизэнээс илүү сэргэлэн босч ирээд "Юу. Яг нуруу зорох гэж биш үү? Ястаа хөлдөж өгөх шахлаа. Яа сарих минь. Найз өхнөөч санаад байна." гэв. Толгоогоо нийлүүлж суусан хоёрын нэгийг эсхий гэнэ. Айлын бага ганцхүү тул эцэг ихэн түүнийг тогтоох гэж ийм нэр өгчээ. Тогтсон ч тоосох чурж үзээгүй болбор ахиу. Хар бүр ажил гэж сонсож байснаас хийж үзээгүй залуу ээж авийнхаа ажил дор гэж өдөр шөнөгүй үгэлэхээс залхаад энд иржээ. Тэр гихтэн ийм байна гэж төсөөлөг өгөөж. Өдөр нь уул хадаар хэрнхэс ч зугаалж угаад үдэш болохоор сурсан зангаран утсаа маажаад хэвдчихнэ гэж бодоод энд ирсэн ч тэс өөр нөхцөл байдал түүнийг угтаж авчээ. Нэмгэн майхан хідэн халтар хүнжил хүйтэн харанхуй уул хөр цас үгүй ядаж удасны сүлжиж барихгүй газар ирч гэж. Шорон төмөр савал хийвэл хөөхий эсхийг дуудаж ойр зурд зарна хөөн зодож үзэн. Энэ бүхнээс залхсан эсхий сая машинд нь суугаад явчихмар санагдана. Гэхдээ таанч ахаад зодуулна гэж бодохоос хазар нь өвдөж элэг хавьд нь хүн дөрлөв. Харин түүнтэй толгоогоо нийлүүлж суусан эрийг гүйн гэнэ. Ёстол мэдлэг ухааны далай гэмээр энэ эр хар бор ажилд төдийхөн сайн биш ч уулын модонд явхад тэднийг лавууд байхгүй. Шинжлэх ухааны шинэ ололт орчлон дэлхийд болж байгаа элдв сонин явдал гээд ярих юм түнд мундахгүй. Төмөр ах явчих уу? Ядаж тамиг захихгүйсэн юмсан. Та хоёр захаагүй л үздэй. Гэсээр майхны хаалга сөхөж орж ирсэн залууг данхраад гинэ. Бүтэн бөгөөд эцэг эхээс нь өгсөн нэрийг хэнж мэдэхгүй. Магад тэр өөрөө ч мэдэхгүй биз. Үгүй нөгөө хоёрыг бодвол энэ залуу хар бор ажилд хачин сайн төдийгүй хурданчгүй нэ. Сэргэлэн гэж жигтэхэн. Тэдний хийх ажил тайлбарлахад төвөггүй. Данхраад гүйн хоёр мод руу авирна. Гомбо эсгийн хоёр газар тунсан боргоцоог түүж байхыг шорон төмөр алсаас тамхи баагуулан гаан харж зогссон. Харин дүүсэн самрыг төмөр мөнгө болгож залууст хувааж өгнө. Гэхдээ одоогор нэгч төгрөгний бараа хараагүй байна. Данхраад ах энэ арын уул руу яв гэсэн юм. Та хэд юм баглаад боочсон уу? Гэхэд эсхий толгойгон сэгсэрлээ. Тэр уулан дээр ийм байна гэж төсөөлөөгүй улмаас гоёлын маягийн нэмгэн гудалдаа ирсэн нь хөлийг нь хөлдөөжиг шахахтуул хэдэн цамдсан гудалныхан гадуур ороож. Гү энгийн толгойд гэнэт санаа орж "Ой, хідүүлээ.
Нар бугаас өмнө эртхэн энэ уулнаас буугаад доор айл байсан. Тэдний тоны. Үгүй ядаж нэг өдөр халуун герт хоол цайтай аятаа тухтаа унтаад тэгээд төмөр ахын хэлсэн тэр арын уул руу явъя л та. Гэвэл өнөөх хоёрч тэр дорон дэмжиж юм. Боож маглаад багч зөөлгөө 3 уул уруудан буух гэсээр байтал харанхуйтай золголоо. Хүндийн ганц айлын тоонор тусах бүдэг гэрэл улам ойрдоход эсхий ойлох шахана. Үгүй ядаж аав ээжтэйгэн утсаар ярьчихна гэж бодсноор тэр хөвц. Хаалгыг сэвхийдэл татан ороход гэрийн хойморд хөөс шүргсэн урд буурал сагалтай өвгөн гансан сорж суулаа. Түүний дэргэд цайж анж зогссон залуу бүсгүн царайг үзвээс сэдгэц эрүүл нэгэн биш юм. Залуусын нүрлүү харахтан хоёр нүдийн толийлгож, солийлгож нэмсэглэг аятах нь мэд мэдснийх. Бүсгүй хэдий сэдгэц мэдрэлийн өвчтөөч хөлдөхөн шахсан залуусыг халуун хоол цагаар ханаж цадтал дайлжээ. Унд хар хэвтгэд залуусын хин хэнэн хүйтэнд харагдаж байрснаас халуун шатан улайх газран ээлжлэн дарцгааж халуун гал дүрлзэх цуух руу айлуулах ойрдон хэвдгийг хийж байна. Хөөе гэж хизээч ингэж дулаан хоноо билий гэж бодосных үйзээ. Нар мандахад залуус юман бэлдэж эхлэв. Гүйн гэрийн эзэнд гүнэн талархаад өөрсдийн үйл хэргийг нээн үгүй ярив. Тэдний дараагийн очих газар арын уул гэдгийг ч хэллээ. Гэтэл энэ үгийг сонссон үгний царай хуухаа цааж барьсан хансан унгаад алдчихсан тэр. Гүйн анзаарсан ч асууж зүрхлэхгүй сууж байтал өвгөн. За хүүхдүүд минь. Та нар ямар учир мэдэхгүй жаахан хүүхдүүд байгаа биш. Хэдэн алдар төгрөгний төлөө ийм юм хийх учиргүй хөл хүүхдүүд шиг байна. Ахын та гэдэд хэлий. Энэ харын уулч нэг догшин сахиустан байгаам. Жилдээ 2 удаа уул сэрж тахин. Амьд хураг ишгэр өргөл барь зөргөн. Тэгж байж арай жаахан номхорно. Тэгээд зундаан аянг борооноос салахгүй шүү дээ. Наандаж огцом хадасах ихтэй. Өрөө дөрөв газар их. Орой дээр нь тантаал бараан уул хорж байдаг сонин газар. Цаагууран их учиртай. Та нар шиг байгалийн шимээр ам зогоох гэсэн хүмүүс байдхан. Гүнүүдхийн бид ч гарч зүрх хэлдэг юм. Муухан та нарт тийм хийлгэж хэлмээр байна та. Гэж цагчээ. Танхраад гүйнг нударч зөнчгсөн үгний үгийг арай таах гээд байгаа юм биш үсттэй. Балаараа тугаарай. Төмөр ах мэдээд ирвэл ална штий. Гэв. Гүйн хариу дугарсангүй. Төдөлгүй эсхий ээж авдаган удсаар ярьж дуусаад гэрт орж ирэхэд зовхон чигдсэн байлаа. Залуус гэрээс гарч арын уулыг зүглэж байтал эсхий явж өгсөнгүй. Гүйн данхраадыг зогсоогоод эсхийгээс өвгөө өгсөн эсхий гот хүндтэд алхахад хэцүү байгаа мó? Яагаад хоцроод байгаа юм бэ? Тэгэхэд нулимсантан харуулсан хазран дээлийн хан цугаарын шовдорч. Гүйн аха би юу н боцлоо. Төмөр ахыг ирэхэд намайг энэ айлд байгаа гэж хэлчих. Би хот руу явлаа. Яасан бэ? Юу болсон? Ээж аав чинь зүгээр үү? Ээж аав зүгээрээ. Би зүгээр л наад уул руу чинь явмааргүй байна. Нэг л моосовын татаад байна. Намайг үлдээчих болохгүй мó? Гэвэл аанаа араас ирсэн данхраад мо залбин гулчгар чинь ус нүдлээ долроод байсан иргүү. Альва явъя. Үгсэндээ уйлгинсэн юм. Гээд гараас нь хөдлөөд алгачихлаа. Ард үлдсэн гүйн үнэхээр дургу байгаа бол үлдээчихдэг ч юм уу? Энэ уул гихтээ өвөгийн хэлсэн шиг үнэхээр догшин сахиустай бол яана. Гэж эмээн бодохдоо уулын зүг 3 тан сунаж мөргөөд алгаан хавсарч баян хангаа минь боён хишгэ хүүтэй харамгүй хайрл гэж залбираад
өвдгөн гүн бослоо. 2 дугаар хэсэг. Өвгөний гэрээс гарахад өглөөний нар орой дээр мандаж байлаа. Цайлж аваад жаалжуул боорцог ааруул борцхон юухан ийхэн дааван уудан савлуулж аваад гарсан тул ойрын хэд хоногтон асуудалгүй гэж бодсон залуус цэнгэг агаарыг цээж дүүрэн татсараа уулын өөд мацсаваа. Үнэхээр л хүний хөл хүрээгүй газар гэдэг нь ээлтэй. Хөдөөний айлууд унсан мод мөчрийг хамж аваад түлдэг атал энэ хаваар нэг мөчр. Цалсан ч өвдөг давсан зузаан юм. Өвгөний өгсөн эсгийн гутал энэ үед л эсгийн аминд орно. Тэр эргэн харсаар ойн гүн дэрэгтэн сая нэг тавилантайхан эвлэрүү гэлтэн ээш тийш харж орчин тойрнон шинжсээр явлаа. Данхраад хөөх энийг хараач. Хідүүлээ тэнд дими цагаа өрсөн байж. Энэ ойч нь тэр чигээрээ хушин ой байна штий. Тэр багсаас их боргоцыг хардаа. Яг л бидний хүлээж байсан айтаадаг шүү. Яс майхна бариад ажилла бошуулъя. Яа. Хідүүлээ эндээс хүний багада 8 сая төгрөгтэй гарах нь бааргүй боллоо шүү. Гэж баярлахад түүнд хэнэнч хариулсангүй. Эсхий гэрэн ээж аавыгаа санаж бэтгрээд тагдаагүй. Гүйн өвгөний хэлснийг сансаар нам гом. Залуус майхнан босгож аваад цайчнахар болоход данхраад хэц ийм гой газар ирчихэд юуны ч цайх бол гэрийн авган ажил хийгээд явах юм. Гяс ажиллаа амжуулаад хамаг самрыг нь хамж аваад бошуухан тонлие л тоо. Тэрдээ цаанаас бараан үл ирж байна. Салхитай дунлаа. Оройд шуур ханцтай. Энэ хэдэн мод ч салхинд унтуулахчгүй. Бошуухан хөдөлж ядраад шүн нам унтгаа бодвол дээрсэн. Гэж үг аягч гүйн түүнийг үл тооно. Харин эсхий өөрийн болгож өмчилсөн ховонцар аягаан барьж гүйнгийн дэргэд суугаад цай бузлахыг хүлээнэ. Эсхий гуталч түүнийг дулаан байлгаж дөнгөхгүй бололтой. Төдөлгүй цай буцалхад аяга цагаан дөнгөж бараад байсан эсхийг данхраад чирэг шахам аваад явчихав. Харин гүйн цайныхан дээжийг аяга дундуурлаж аваад майхнаас гарч хангай дэлхийдэн өргөн цацлаа. Хар цайч гисэн эдэний дээж юм та. Боорол хангаа минь хүүгээ өршөөж гарил. Гэж амандан шивнсэр зогссон. Данхраадын хэлснээр үнэхээр үдээс хойштон шуураад эхэллээ. Өндөр ургасан моддын мөчрүүд хоорондон харшилтан дуугарч доогуур ургасан хэдэн майхны орой балбаж гарав. Данхраад хүнжлэн хүзүүндэн тултал нөмөрч хөвдөгтэн. Новш гэж хамаг самрыг минь хийсгээд хайчихлаа шүү. Энэ муу салхи. Өстө хар гай юм аа. Гэж хаслана. Харин эсхий өнөөх гутлаа анч тайлалгүй хүнжил доорон бөнжгөн төлж чирч хэвтэнэ. Гүйн галынхан дэргэд суугаад тэднийг аливуулах дааруулчихгүй гэж байна. Үүр цайтал сэрүүн хэвдсэн 3 салхи баг зэрэг намжихад сая нэг дуг хийгээд авахар болж хэвдэцгэлээ. Гүйн энэ үед насан багад эмээгийнхэн хэлж ярьж байсныг эргэн санаж хэвдлээ. Байгаль ханган хизээд тогшин байдаг юм. Хамаагүй уул гадна давирч болохгүй. Тогшин сахиустай байвал өрөөл таданхаа болохоос авахгуулаад өгч мэднэ. Хаач очсон бай гэнтээ ширүүн бороо цутгаад хүүтэн салхи сэрчигнээ дэрвэл бушууханд буусан дээр хилэгнэж байгаа нь тэр. Гэж байсныг түүж бодохдоо өвгөний хэлснийг ч саналаа. Энэ харын уулчныг догшин сахиустай байгаа юм. Жилдээ 2 удаа уул сэрж тайхна. Тэгж байтал эсхий өндөж босоод
Данхраадыг сэрэхгүй хүн шиг сэмээрхэн хүнжлэн нуруунд дээгүүрээ нөмөрсөн чигтэн босоод ирв. Гуйн өндөж ирвэл эсхий. Уашгүй. Би харин бие засах гээд тавсгийг хагарах нэ. Надтай хамт гарч идэх үү? Гэж гоохот гуйн босч мөн л хүнжлөрөн бүтэн биеийн ороогоод майхнаас овж цовн гарлаа. Их салхины дараа тэдний гიშгэж байсан мөрж үзэгдэхгүй болтол цасанд хужигджээ. Майхны тал тэр жигтийн цасан хунгарт даруулсан тул арай дулаахан байсан нь тэр байлаа. Эсхий бэцгэнсээр майхнасаа нэг их холдолгүй зогсоод мор харж эхлэв. Гуйн ч өмднийхэн цагилгааныг тайлж морь гарахаар хөлөн сэгсэрч эвтэйхэн байрлалан олон зогсож байтал баруун талаар нь нэг зүйл гүйчих шиг болгон тэр. Яхарахгүй нүднийх нь буланд нэг зүйл сүйтгэнэж байсан нь шур хийгээд алгуулчихав. Хэсэг эвгүүцсэн ч уул хаданд туулаа үнэгнээс эхлээд амтан их үз. Тэдний л нэг баг. Гэж бодоод тоолсонгүй. Гэтэл эсхий муухай гашгархан тэр. Гуйн өмдөнч татаж амжилгүй эргэн гүйсээр эсхийгийн дэргэд очиход тэр хуруугаараа их зурагшаан цааж Ирч мууран ямар нэг зүйл хэлэх гэж оролдоно. Заасан зүгт нь юу ч алга. Эсхийг чижирсээр арай гэж майханд орж ирээд халуун бүлээн юм амсуулахад тэр сая нэг сэхэ авч гуйнд чи харсан уу? Сая миний урд байсан тэр амтны. Гэхэд гуйн толгоогоо маажиж би юу ч хараагүй. Чиний заасан зүгт чинь ямар ч амтан байгаагүй шүү дээ. Байсан. Би өөрийнхөө хоёр нүдээр харсан. Хүн цээжтэй, морь хөлтэй, их урт дэлсүүлтэй амтан. Тэгээд бас толгой дээр ивэртэй. Яг тийм том гэж гараан сунган дүрсэлж үзүүлв. Тэдний чимээнээр сэрсэн данхраад нойрон харамлан нүдээ нугаж эсхий. Чи одоо мэдрэл муутай юм ааш юм би. Чаахан ундах гэхээр л балаарад унах юм. Нас би дэр хүрсэн эр хүн байж юу яриад байгаа юм? Бөглөө өдөрчгээд нэг элдв шалдан юм ярьж айлгаад. Чи ярьж буцал да буц. Худлаа гэрээ санаад хариг шалтгаан хайж байгаа үз. Гүйн наадам холжгараа битгий сонсоо. Гэхэд эсхий найдвар тэлсэн хардсаар гүйнэр үшэрдлээ. Гүйн тэдний хэнийхэн ч талд орох хүсэлгүй байснаас тэгсгэд ундахар хэвтэв. Өглөө болтол зайч байна. Ядаж явахад битүү модцоо бөглөө ойтол нар мандаж гэгээ орсныг тэр бүр эрт мэдэх боломжгүй. Үхэдий нар мандсан ч цэнхэр тэнгэр нарны тусгалыг бие дээр мэдэрч харах боломжгүй битүү шуггүй. Өвдөг шүргсэн их хунгар цасан далгасаар байтал хүл цуцаж ядрах. Боцохтон шуудаатай самраан үүрч явах нь бүрэл хэцүү. Гэсэн ч данхраадын нүдэнд боодолтой мөнгөн тэмдэгтүүд харагдаж эсхийгийн дотор ээжийнхэн царай гэрэлсээр самраан түүсээр явна. Харин гуйн л асар өндөр сэрэмжтэй байж залуусыг эцэг шиглээ харж хандана. Майхан дээр нь төрүүлж очиж гал түлж дулаацуулна. Цас гисгэж цайж ханана. Жаахан шөл ус нээж юм бодно. Нөмөрж унтахад харахгүй байг гэж бодохдон хүнжлийг нь хүртэл дулаацуулдаг байлаа. Энэ уулан дээр ирээд 3 хонлоо. Энэ хооронд данхраад өөрийн гэлсэн 5 шуудаа самар төвчгөж. Харин эсгий 4-ийг, гуйн 2-ыг. Данхраад ярен дундууран уюуйхэн шиг цайчанч хоол хийлээ гэж бодоод савранаасаа өгнө гэж бодож байвал гонч шүү. Хэн илүү хөдөлмөрлөн тэр л ихийг олно. Гэж гуйн сануулгах маягтай хэлэгч залуу үүнийг огт тоосон шинжгүй бүр сонсоожгүй янзтай дуугүй суuna. Ахиад л салхилаад онов. Данхраад майхнасан гарч шуудаатай самарнуудаа чирсээр оруулаад ирэв. Айгуу бол тоншуулсан юмнууд явж таарад хэдин шуудааг минь аваад явчихвал юугаа чирч харих вдэ
Гэж үгэлсээр байгацуур эсхий унтахаас өмнө сайн бие засч авах минь гэсээр майхнаас гарлаа. Лага унтраасан хойно эсхий майханд гүүх шахам орж ирээд хар цагаан дуугүй орондоо ороод шургаж гаваа. Залуус ч нэг ихэн бодсонгүй. Гүн нойрон дундаа хонгор цасан дээр гიშгэх хүний хөлийн мөр дуурах шиг сонсогдоход гүйн зожоо зэрч гаваа. Бүтэр өндөж босохоор яаралгүй хэвдэж байтал үнэхээр майхныхын гадаа ямар нэг хүн амьтны амьсгаад ах. Хөлийнх нь алхаагаар цас чихрэн дуурах чимээ гархан дээр. Чих 50 чагнавал энэ хүнийх биш гэдг нь ойлгомжтой. Өвлийн тэсгэн хүйтэн агаарыг ингэтэл шунаглан амьсгалж хоолой амаа зөнгөтүүлж уушган царгуулах хүн байхгүй. Тэгтэл төрөглөв. Яг л морных шиг. Цасан дээр гიშгэж угаа чимэн ч олон хөлийн юм. Төрэ гэж гүйн дотор нь таамаглаад аливуулах чимээ гаргахгүй байхыг гэж ихтэн амаан дарлаа. Өнөөх зүйл майхныг нь нар буруу хэдэнтэй тойроод хаяа бүрээр нь хамрын шургуулж явах шиг сонсогдоно. Тэгснэг үүд хавд нэрээд гар хурж үзэж явах нь тэр. Хүний гарын мөр гадаа цасан дойсон гэрэлд майхан дотроос тод үзэгдлээ. Гүйнгийн зүрх зогсчих шиг болов. Тэр орон дээр нь сэмэрхэн өндөж босох гэдэл цамцнаас нэг зүйл арагш татав. Гүйн зожин эргэж артал эсхий толгой дээгүүрийн нөмөрсөн хүнжилнийхөө завсраар гүйн рүү хараад толгойг нь сэгсрэв. Тэр ойлжээ. Бас чичирч байна. Гүйн буцаад хэвтэв. Гэхдээ түүний гарт цас сухаар авч явсан хүрдсэн чан гадгаа тавайлаа. Хэрвээ хачин хүн эсвэл амтан майхных нь хаан ихтгээс сүр сар хийгээд ороод ирлээ л бол гүйнгийн гарт адхаатай хүрдстэй эгц тухааран уулзахад бэлэн байдалтайгаар өглөөтөд залгалаа. Аягны амсар зуугаагүй байж л ажилдан гарыг гэж шавдуулдаг данхраад энэ удаад босох гэж яарсангүй. Цай буцлах үед дуртай дургүй өндөж ирээд хүзүүгэн илж яриглан байсан. Яа. Өчигдөр шин яста хачин балиар зүзүүдлээ шүү. Гүнийг хүн зээжтэй морь хөлтөө нэг юм хараас илдээд гүнийг харсан чон болчихсон байж байгаа. Ахаад нэг харсан чинь үнэг болчихсон. Гэхдээ царай нь яг хүн төрхөөр үргэлжилсэн урд өдгөн өмсөхтэй тэгээд хамарныхын оронд хоёр нүх. Гү бусдаар бол яг хүн. Тийм хачин юмд ястаа шүнжин элдүүллээ. Бараг өөрөө гүйчихсэн юм шиг л хамаг би нийл хүн төр. Маргаашнаас ажилдаа яг шамднаа. Өнөөдөр ингэсгээд оройхон л гарахаас. Миний самарнууд намайг хүлээж байгаа та. Гэж маазар хаятад цайллаа. Гүйн өнгөрсөн шин болсон явдлын талаар данхраадад хэлэх гэсэн ч эсхий түүний гарт шүргэх маягтай дүрэлсгээд яриулсангүй. Энэ өдөр тэд гурвуул хамт яваад хамт буцаж ирэхээр ярилцаад майхан нь сайтар халгалаад ойн гүн рүү орлоо. Тус тусын хоёр шуудаа үрч яваа. Үнийг нь дүргэж яваад эрдхэн майхандан ирж амархаар тохиролцож байна. Гүйн голцоо тэднээс хол явдаг байж. Учир нь данхраадын учир утгагүй яриа эрээ зэргүй маазраг удаан сонсож чадахгүй юмл бол үг сөрчих гээд байдаг байж. Гэсэн ч энэ удаад өнгөрсөн шөнийн явдлыг санаж салж бодорч явснаас тэсэд дуугүй өнгөрчгөн дээр ганц нэгэрийн явж вэж элдв юмтай таарж бол дараа нь дэмий. Ямар насаараа хамт амьдрах биш. Эдхэн хоног тесчих гэж өөрөн өөрийг нь хүжилсээр хамт явна энэ. Өнгөрсөн шин нойрмуутай хонсноос эсхий модон дээр гарахаар боллоо.
Гэтэл өнөө эсгийн гутал нь мөчир дээрээс хальтраад болж өгсөнгүйд гүйн мод руу авирахаар болов. Мөчир дамжиж авирч явахдаа айл болох доош гарахгүй гэж байна. Учир нь тэр өндрөөс хачин их айдагч энэ удаад яг чаргагүй болоод дээш авирчээ. Олон 10 жил байтугай зөөж хол давсан гэмээр энэ өргөн модны мөчир бүрн хурд цас боргоцсонд дийлдэж бөхийсэн байжээ. Гүйн нэг гараараа модыг тэвэрч зогсоод нөгөө гараараа мөчрний угаас барьж сэгсэрхийнхэн өмнө өөрийн мэдлгүй уучлаарай гэд хэлчихлээ. Яг л хүн эсвэл ямар нэг амьтаа зүйлээс хүлцэл өчөх шиг. Мөчр бүрийн үзүүр дээр бөнжгөнж тогтсон боргоцсоонууд цастай хамт газарт буухад мөчр эргээд дэрвэжчихв. Үүнийг харж баясаад бусад мөчрөгч сэгсэрч гарлаа. Хэтих хүч зарцсанаас ар нуруу нь хөлс тааж гар нь чичирч гарлаа. Дор үлдсэн хоёр тон "Жаахан амраатах. Та хоёр шууд айлчлав" гэж захиад өндөр модны орой дээрээс эргэн тойрныг харж хэсэг зогссов. Байгаль гэдэг хэчнээн үдсгэлэнтэй болохыг энэ үед гүйн бие сэтгэлээр мэдэрч байлаа. Магадгүй хэрвээ тэр самар түүх гэж яваагүй бол энэ сайхан дөрхийг хизээж харахгүй. Энэ цэвэр агаараар хизээж амьсгалж сайхныг нь мэдрэхгүй байсан биз. Гэртээ гарахаараа заавал мод тарина гэж дотрон бодон өөртөө амлаад үлдсэн хэдэн мөчрөг сэгсрэхээр байрлалаа солих гэхтэн халтарчихлаа. Өндөр дээрээс унаж байгаагаа мэдсэнгүй замд таарсан мөчрүүдээс зуурж үлдхийг хижээвч бээлийн сугарч гар нь хальтраад тогтсонгүй газар ар нуруугаараа пэдхийн унав. Дээш гарan хэвдэхтэй нүд нь бүрэлцэж чихэнд нь морин төвөргөн шонын ойлих дуу сонсдох шиг. Тэгж үйтэл ар нуруунд дөргиж морьтөхөн экстрэгдэн хүрээд ирэх шиг санагджээ. Ухаан нь балардаж орчноос тасрахын өмнө түүний чихэнд бус толгой дотор нь "Эндээс бушуу танил. Эс тэгвэс энэ амигч намаа зогсохгүй. Эцэг их утам судраар чинь хорлон шүү" гэж хөнгөнсөн их хоолой цуурайтах шиг болжээ. Гуравдугаар хэсэг. Хөнгөнсөн их хоолой толгойноос нь огт салахгүй бодлоос нь зөөгдөд байх үед гүйн ухаан орлоо. Умгар майхандан хүрээд ирж эсхий түүний дээрээс өнгөж бээрсэн гараан духан дээр нь байн тавьж үзэх. Гүйнг нүдэн арай ядан нэхийг хараад носон шорхидэл татахыг бодоход тэр айсандан уйлжээ. Данхарадыг цулгааж "Ухаан орчлоо" гэж цовоо дугаар цожтол хашгирахад данхараад угасхийн зожсон ч мөрөн дээгүүрэн эргэж харж хаад "Хэрхэн юм байна? Иймхэн юмд үхэнж гэж байхгүй байхаа" гэж хэлээ бидтэй. "За би авчирсан хэдэн шуудаага наан цаана болгоодох юм" гэд бослоо. Гүйнгийн толгой дотор саар л үл хурж хаад байх шиг санаанд орох юм байсангүй. Ганцхан санаж байсан одооч бодогдсоор байгаа зүйл нь тэр хоолой. Ухаан алдахын өмнөх бүдэг бадаг дурсам жадал түүний дотор ирэхгүй айдас хуруулж байлаа. Хэдэн алхмын цайд чирхээрэн авчирсан шуудаатай самар нь салхинд хажуу бүрөөрөн унжихаж сандарсандан амийг нь боож чадаагүй учраас хэд хэдэн боргоцоо уруу газар өнхрөөд одсон байлаа. Данхраад хараал урсгаж "Хаавсан газар ирчихэд хүүхэн шиг яолоод хөвдөд өгдөг. Манай угаалгын хэдэн ахнар байсан бол энэ уг хэдийн дуусчихсан л байгаа. Ястан хөдөлж ядсан юмнууд юм та. Пилийн сайхан мөнгө модон дээр ургаад байхад л эвтэ аятаахан түүгээд авчрч чадахгүй шүү" гэж шүлсэн хаялаа. Төвс нь нэгч боргоцоогон алдахгүй хичээн доош уруудан өнхөрсөн хэдийнхэн араас алхаж явтал
зүүн талаар нэг зүйлийг шурхийг зөрөх шиг боллоо. Данхраадч багхан зэрвсгийсэн зүйлээс айхан битгийхэл. Тоола хэрэм зурмхан байвал барьчих юмсан. Ер нь маргааш хавх хийж үздэг юм билүү гэж бодсоор борго цаган хөвөнтөө дээлийнхэн хормон дээр аваалж гарав. Тонгож аваад өндөөхөд ардалд нь салхи сэрчигнэн татаад өнгөрөхөн тэр. Энэ удаад туулай зурм биш гэдг нь ойлгомжтой. Арай биерхүү, эзэлхүүн томтой амьтан байх шиг. Гэхдээ маш хурдан зөрүүд өнгөрсөн учраас данхраад гарч чадсангүй. За хідэн өгөр юм түүжвэж чон нохон хоол болчихгүй. Бошоо явъя гэж бодсон ч дор унаж тогтсон боргоцоо нь харагдаад болдоггүй. Хүсэл шуналдаан дийлдэж өнөөх боргоцоонуудаа авахаар барыг дэрэгдэн нэрлээ. Хоёрыг аваа. Ахаад нэг үлдсэн өрөөсөн гараан сонгон аваад ээжээ хэмээн дуу алдан хойшуунахтан золтол халтраад тэр чигтэн уулын өрөө гулсчихсангүй. Боргоцоог доош өнхрүүлэхгүй тогтоож байсан зүйл нь хүний гавлын яс байхан тэр. Ангайсан байдалтай амьсгал хураасан уу, амьтны хөлөөр санжиж оргисон уу бүү мэд. Араа шүтэн арзааж ярзаасан чигтэн гэдрэг байдалтан хэвдэх гавл ясны ам хэсэг нь цасанд хужигдлгүй үлдээд нарны бүдэг гэрлэр гялтган ил харагдаж байв. Үүн дээр данхраадын самар ирээд тогтчихжээ. Данхраад ихэд цочносон болж хэсэг хөдөлж чадахгүй сууж байтал ард нь эсхийн дуу гарлаа. Данхраадыг дуудаж байх юм. Энэ үед залуу гинэд ухаан орж өнөөх ил гарсан гавлыг эргэн торноос нь цас авч хужиж гарлаа. Хэрвээ энийг харж байгаа юм бол нөгөө хоёр бошуу год явъя гэд хамаг ажиллалаад байж гэнэ. Энийг л харж болохгүй. Ийм сайхан боломж хотоор олдож явахад ингээд бодцохж болохгүй гэж амандан үгэлсээр цас уулж орхиход хормоо дээр хідэн самрын тэрвэрсээр майхан руухан шогшов. Харин майхан руухан яарангүйх данхраадыг модон дундаас хэн нэгэн анхааралтай нарахгүй ажиглаж байлаа. Лааны бүдэг гэрэлтгүйн орон дээрэн босч суугаад элдвэйг бодоно. Сонсон хоолойн дээр нэмээд өвгөний анхааруулахыг ч марталгүй санаж явжээ. Ядаж байхад төмрийн эрэг цаг хэдийн болоод бүр өнгөрч гисэн байхад ч бараа сураг алга. Түлээ түлш хоол унд нь ихтэн 2 хоногийн л нөөц байдаг. Өглөө болоход гуйн цай чанаж үлдээгээд залуусыг сэрхээс өмнө уулууруудан өвгөний дожгоор явлаа. Тэндээс төмөртөө удсаар ярьж хангамжаан дуусч байгааг хэлхэн хажуугаар ойгоос олсон унсан мужрон төлөө болгож төгүүлж өгөхөөр яваа. Ойгоос гарах хүртэл түүж явсаар байтал овоо юм болоод өглөө. Өмднийх нь тэлэгээр хумайд оосрлон барьж алгасаар модны захад дээр аваа. Өглөөний нар халуун илчэрэн хазар амыг нь бүлээцүүлэхэд гуйн хитэн ч хоног нарны туяа гараагүй мтэй гэж бодон уртаар санаа алдчихэв. Авчирсан модон өвгөний гэрийн гадаа хайчгаад ховцос хунран гөвөн яваад орлоо. Дулаан гэрт халуун хоол цайтай золгосон гуйнгийн газар чимчгнэн халуун шатна. Учир явдлан хэлж удсаар нь төмөртэй холбогдохоор хэд залга аваа. Дуудуулаад хариу хэлсэнгүй. Гуйн хэсэг байж угаад ахаа залгаад үзэхээс тэгэхгүй бол бид гуравчаас уулын алмас болох нь байна шүү гэж хошигнохыг оролдон инээмсэглсэн ч өвгөнд энэ үг нь тэмчих таалагдсангүй. Гуйн байдлыг дээрдүүлэхээр хоолойгоо засаад би нэрэ мод авчирсан. Газраар нэг унсан мужир ухаар нь эрэхтэй хамаад ирлээ. Хэрв та хоёр модгүй болвол би ойр орхон дөхүүлж өгчөөж болно шүү. Гэхийг сонссон өвгөн тэр дорн дүрсгэн уурлаж
барьж суусан хуучин гансан гуйнгийн толгой дээр буулгаж байгаа юм. Гү юу болоод байгааг ойлгож чадаагүй гуйн суусан газраас нь год үсэрч босоод яа юу яасан бэ вэ? Би та хоёрыг түлээний модгүй байгаа байх гэж бодоод л болилдоо өвөө гэж тойрч зүгтсаар байтал өвгөн хэлээд байхад ойлгодгүй яатсан л үд өвчий. Гү наад чигчин сонссон бол бодоод ойлгож болдгүй хагуу чи. Хэлв наашир чамайг нэгсэн хашраа гатгая гэж дагаж очиж цогхоор оролдоно. Хэн нь ядарч зөгөрсөн үед гуйн өвгөн доордож суугаад өө та яагаад ингэж уурлаад байгаа юм бэ? Би зүгээр л түлээний мод авчирсан шүү дээ. Гэхэд өвгөн тамхиан баагуулж дуусаад гансан гудландан зогхож цэвэрлэгт сууран. Би урд хэлсэн дээ чамд. Одооны залуус уг авхан байсан гэдэг үнэн байж. Энэ уул чинь их догшин сагвустай, савдагтай уул. Эндээс та нар шиг нусан жавхнууд самар түүх байдах уу? Унаа төгөрсөн мөчрийг нь нутгийнхан авдаггүй юм. Амнасан алддаггүй маа гэхэд бэртэж гэмтэж хөл гараал өргөдөг юм та. Энэ манай өхнийг л хар. Хөөрхий зэмэн юм багам. Хотод байж угаад ээж авдаг нь тэдний найзуудтай нэг зүүн амархаар ирсэн юм. Тэгээд яах вэ? Хотын улс холоос харахад ийм сайхан сүр бараатай уул байхад хөлн захтнаад гүүгээд харчихгүй юу? Тэндэн 9 шид болсон юм шиг байгаамаа. Хэр шөндөө майхан барайд хонно гэхтэн би хориглоо дийлээгүй. Маргааш нэрдэггүй. Нөгөөдөр нь ирэхгүй байхаар нь санаа заваад хөгшин морин хөдлөөд очсон чинь өвгөний хоолой зангираад ирэхийг сонссон гуйн гарцаагүй ямар нэг муу юм болж идэх юм бодож суулаа. Өвгөн хэдийн хадаж ширгсэн завхан үрчиж арчаад майхан таган сүржгсэн улсал байлаа. Энэ мань жаахан байсан. Хели валаа болчихсон. Модны сүудэр тэрвэхэд тоглоод сууж байдаг юм та. Хэн хэнийг алсан далсан гэд асуудал гараад цагтаа сэргийлэх гээд ирэхэд нь мэдэхгүй л гэсэн. Манай энэ хавийнхан ч савдг намаад явлаа л гэдэг. Тэрнээс хойш олон хүн энэ ууланд гарсан. Би бүтэн эргэж ирсэн даанч цөөхөн юм. Гэтэл чи ийм догшин сагвастай газраас мод чирээд ирдэг. Сануулсаар байхдал тэндээс явахгүй байж угаад гараа нь муу юм болох үйдтэй хүмүн. Гэв. Гуйнгийн дотор харанхуулаад явчихлаа. Явчингийн газар бишээ гэдгийг би сэтгэлээр мэдэрсэн ч нөгөө хоёртон яаж хэлээд тэндээс хэрхэн явах тугаагаа бодож соно. Энэ зураан төмөрлөө байн залгацсараа. Гэтэл сая нэг удсан авлаа. Болсон бүх явдлыг хэлж дуусаад төмөр ахаа энэ уул чинь их догшин савдагтай гэж байна. Бид ингээд боцмаар байна. Та одоо хүрээд ирч чадах уу? Бид ямаа бэлдээд байж вэ? Гэхэд удасны цан сонсож суусан халам цөөр дүрсгийдэл уурлаж юугаа тэмээ донгосоод байгаа юм. Хинээс хаанаас тийм дуулчаад над руу залгаж байгаа юм. Хогч шүү. Та нар багтаа хүний 10 шуудаа дүүрэхээс нааш наа дуулнаас чинь боолохгүй шүү. Чи намайг чадахгүй гэж бодож байна уу? Үгүй ээ. Ахын шээртэй хүн шүү. Хэлсэндээ хүрнэ. Энд тэнд гов сонсож суухаар явж самраа төв. Гэт удаас тасарлаа. Ахиж хэдэнтэн залгасан ч хариу өгсөнгүй. Эсги цаан чи бага самар унчлаа. Газ тэрийг амчих. Би энэ мөчөрлөө орлоо шүү. Гэж модны орой дээрээс данхраад хашгирана. Эсги таарсан там бөмбөгөнтөл жижирч хамаг уян зуурч хөдөлж ядана. Хоёр хөлийнх нь үзүр мэдээ алдаад уджээ. Гарынх нь хуруунууд ч хөдөлгөн болов. Хөлдөжгөөгүй л байгаас хорд майханд очиж сайхан галт үлээд халуун элчэнд нь ээх юм шүү гэж бодсоор бэцэгнэ. Данхраад модон дээр зогссон чигтэн эсгийг хүлээх зуурaan тамхин асааж орчин тойрныг ажиглав.
Тэгж үтэл түүний нүдэнд өндөр гихч нь өргөн мод тусхан тэр. Энэ мод тэдний одоо байгаагаас 30-70 алхмын цаана гэлтэн ойрхон харагдах. Хүзүүг нь сунгаж харахаар оролдоход хамгийн түрүүнд аддаг дүүрхээр том боргоцол харагджээ. Дэрхэн зур данхраадын дотор шунал буцалж модноос буухаар оролдоно. Эсхий хідэн боргоцооныхон араас бөгдөлцөн мөлхөж байтал нэг хатуу зүйл гард нь баригдав. Цасыг нь ухан өнөөхийг гаргаж иртэл бүсгүй хүний модон сан байхын тэр. Хуучны хэв маягтай, бүдүүн шүдтэй. Хуучин сам элэгдэж хуучирсан байв. Нэг заган түлэгдэж харлаад хэдэн шүд нь унчихсан байв. Эсхий түүнийг харж танимагцсан хажин их сэжиглэж өнөөхөн хол шидчихжээ. Төдөлгүй данхраад ч буугаад ирв. Эсхий түүнд олсон хэлээд энд тэнд сам олох их муу байдгийн билээ. Хоёул ингэсгэд буцъя. Утахгүй харанхуу болно. Гэхэд данхраад битгий дэми донгос. Би наан чинь голдмоо олж гээд байхад гээд үгийн дуусгалгүй өнөөх мод руугаан гүйв. Явсаар өнөөх модныхон ёроол дэрхэд туулан бүжингийн үүр байх ба залуусын хөлийн чимээнэр инхри жаахан бүжингүүд хамраан цохиулгаж байлаа. Энэ үед нар жаргах дөхөж орчин тойрон харан хуйлж ирэв. Барьсан талх өрөм ааруул жаахан борзварсаар майхан дээр ирэхэд утаа өөр савсаж байлаа. Үүдийг нь дэлгэн ороход гал дээр халуун шүл борборхийн буцлана. Данхраад шаазын аягны ёроолд донгоргон ирлэж харин эсхий гудсан дэрэн өвдгөн тэврэн буруу харж сууна. Гүйн авчирсан өгөхөд данхраад түүнийг нь үзээд даапалга маягтай. Хэц өдөржин яваад ирсэн ийм л юм авчирч байгаа юм уу? Энийг хар. Туулан шүл. Чамаас л дүнгүүр юм гэж гээд мармар хидэл хөхөрлөө. Энэ үед эсхий эргэж харав. Шүл болоход эсхий түүнээс нь амлсангүй. Гүйн ч хүрсэнгүй. Данхраад л өнөөх халуун шүлэн хэл аман түлчих шахан мууж цадаад унтаад өглөө. Гүйн унтахынхан өмнө бие засахаар гартал эсхий түүнийг дагав. Би зөндөө хэлсэн. Одоо болтол тэр бүжингүүд нүдэнд харагдаад байж сууж чадахгүй. Ямар хүнтэй л зам нэлээд яваад байна даа хоёлаа. Гэхэд гүйн уртаар санаа алдаад төмөр ахын хэлсэн үгсийг хэлв. Гэтэл эсхий уурлаж юу яриад байгаа юм бэ? Энэ бүглээ од чинь хэр удаан тэснэ гэж. Мөнгө цагаан нүдулаан гэж л энэ багта. Хамаагүй. Майхнаа нураагаад үүрээд ч хамаагүй буцна. Энэ хідэн самар яамаа гэв. Өөртөө нь санал нийлж байгаа хүн байгаад гүйн хажин их баяр хэлжээ. Гүйн эсхийд эндээс явах хүсэлтэй байгаагаа хэлсэн ч үзэж харсан. Сонсож дуулсан бүхнийг хэлсэнгүй. Зүрх муутай хүнийг улам айлгаж тавгуудуулахыг хүссэнгүй. Харин эндээс явж дараа нэг таарахтан бүгдийг хэлнэ гэж өөр дөрөвдүгээр хэсэг. Чи чинь харин овоо тэнэг гаруугүй юу? Наад үгэн чинь самраал харамлаад байна штий. Бид хидих буухаар өөрөө ууландаа гарт самраа түүж зардаг чинь билүү хэн мэдх юм. Тэгээд л түүхээр ирсэн хүмүүсийг хачин сонин үлгэр домог ярьж айлгачхад хаах уу явбал явдаг юм байгаа үз. Би л явахгүй гэж хэлэхдээ эртэд харсан гавл ясан санав. Хэрв гүйн эсхий хоёр явна гэж зүтгэжхүүл данхраад энд ганцаараа үлдэж чадахгүйгээ мэднэ. Гүйн эсхий хоёр харин данхраадыг ганцаараа гэн үлдээж явж чадахгүй тул бие биерүүгэн харав. Гүйн түүнд ядаж амьтны юм хөнөөхгүй байхыг сануулхад тэр эгээтэл хэрүүлж хүүхэн айдаа ширв татаад би юу хийхээ өөрөө мэдий гээд майхнаас гараад явчихлаа. Эсхий хэнийг нь дагахаа мэдэхгүй эргэлзэн сууна.
Шөнө болоход данхраад сүхэр зохиулсан янзтай нам онтон. Хорихрах чимээ хаяан тасалдахад нам гүм ноёлон. Гүйн хэрэгхээ мэдэхгүй бодолдон дарагдан эргэж хөрвөж байтал майхны гадаа чимээ гарав. Энэ удаад зөвхөн хөлийн чимээ бос. Ямар нэг зүйл амьсгаадах, хүн дээр амьсгалах чимээ сонстов. Төдөөдөлгүй энэ нь архирах чимээ болж хувирхан тэр. Майхан тойрч явсаар байх үед гүйн толгоогон эргүүлж эсгий рүү харлаа. Эсгий хүнчлэрэн өөрийгөө битүү ороочхоод эвхрэн унтаж байлаа. Зүрхэн цээжинтийн багтаж ядан цохилж байгаа үед гүйн майхны гадуур эргэлдэж байгаа энэ амтэн яг хаана байгааг тооцоолохоор чимээ чагнавал эр явсараа гүйнгийн хэвтэр зассан талд хүрээд ирхэн тэр. Хурцэн санаж тэмтэрхэд өрөөсөн гудлаас нь өрөвч баригдсангүй. Айлгуулах чимээ гаргахгүй хичээж амьсгаган хүртэл түгжиж байтал өнөөх амтэн майхны гаднаас шинжлээд үнэртэд эхлэхэн тэр шүү. Хэрийн амтан байвал хүний чимээ гэрлээс айж зөгтнө. Харин эзэнгүй нохоо зэрлэгшсэн байвал хүнээс айхгүй. Эсэргээр хүзүүрөө ноцож барьдаг гэж додрон бодоод өргөхийн төр завдав. Гэтэл өнөөх амтан майхны ёроолыг самардан ухаж гарлаа. Яг л ямар нэг зүйлээс айж бас зүгтах гэж байгаа мэт. Хөлдүүгаар самардаж удснаас залгасан уу яасан улам чанга архирж гарахад эцгий данхраад хоёр эсэрлээ. Данхраад нүдээ нухалж нойрон гарамлан юугаа малтаад байгаа юм дээ. Гүйэн гэхэд залуу зүүн гарынхан 7 борхоруугаар уруулан хөндлөн хааж дохио үзүүллээ. Эсхий хайсантай хүнжилтэн шургахад данхраа тарин зогссон дорон таг гацжээ. Гүйнгийн тал зогсчхоод газар малтаж байсан амтэн гэнэт хангай газрыг цөөрөдтөл ойлхон тэр. Данхраада гал хүс гарахгүй мó? Наадах чинь чон вэ? Уйлаад вэ штэ. Айгу бол сүргээ дуудаж байгаа. Гутлаач болсон барьж гаргаад үргээч хийлтий. Гэж шивнэхэд гүйн гараараа дохиж түүнийг гаргахгүй байхыг сануулна. Тэгж байтал цас чихрэн дуурах хөлийн чимээ улам ихсэж данхраадын хэлснэр сүргэн олих чимээнэр майхан дээр цуглав. Данхраад атгсан гарлууга нулимж хөмсгөн зангидэн гүйн рүү гар далайн зангалаа. Хөлийн чимээгээр тагнаж сонсоход багадаа 7 орчим чон майхныг нар буруу тойрон шогшсоор. Гэтэл данхраадын талд өрсөн шуудаатай самар нь шаржигнаж унаад талаар нэг асгархан тэр. Үүнийг чимээгээр нь сонсож мэдсэн данхраад гэнэт уурлаж өрөөсөн гутлан гартан барьсан жигтэн муухай хашгираад майхнаас гараад явчихв. Гүйн түүний гараас чангаах гээд хүрэлгүй газар унав. Муухай хашгирч чонон сүрэг үргээхээр гарсан данхраад гармагцсан таг болчихсон тэр. Гүйн эсхийг хоёр чимээ чагнаж хэсэг савгаад толгой тохилдсоор гүйн төрүүлж майхнаас гаргахад харанхуй шөнө ой дунд данхраад гудлаан гартаа барьсан чихтэн гайхаж хоцорсоор ганцаар зогсож байлаа. Байхгүй л дээ. Яхарахгүй л хач юм. Хэрвээ чон ирээгүй байлаа гэж бодоход майхны дор тэр нүхийг хэн ухсан байж таарах вэ? Бас данхраадын самрыг хэн дүүж гисэн байх үлээ дээ. Эндээс явах нь зөв байхаа. Нэг л муусаа унтдаад байна. Би ч бас явмаар байна. Гэхдээ яаж данхраадыг ганцаараа үлдээх вэ? Яаж ич угаад л ятгаад явмаар байна. Ийм юм үзэж харсан хүн айгаад буцыг ихгүй л бах та. Мэдэхгүй. Хайхтар зүрүүт юм. Гэсээр тэдний сэм яриа дууслаа. Данхраада өнөө том модыг чиглэн алхаж явахтан ястай нэг сэгсэрч тэгээд явъя. Ер нь гүйнгийн хилдэгч бас зөв. Хөөж бодвол тэр өвгөнч бас зөв хэлсэн юм шиг байна. Одоо ганцхан мод
Энэ ганцхан модыг эсэгсэрч. Тэгээд энэ хуул руу чи нэргэж чарлгүй тонлоод өгөмц. Гэж хөмхийг нь зүүн бодсоор хайсан модныхон дэргэд ирлээ. Сүйтгэсэн туулайн өрн тэр ил янзаран байхаж. Гуйн эсхий хоёр данхраадыг гүйцэж очилгүйгээр түүнээс холгүйхэн газраас хэд гурван борхоцоо түүхээр явцгаалаа. Замдан үзэж харсан бүхний ярихыг хэн хэн нь хүссэнгүй. Харин хотод үлдсэн гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө тухай ярьсаар явхад зүрхэнд нь хургасан их айдас багч чадван дундарч байх шиг санагдана. Эсхий ээж аваагаа ийм сайхан агаартай газар авчрах юмсан. Яасан их баярлах бол. Гэхэд гуйн эрэхгүй ээжийг нь санаж. Модны орой хавд зогсоод эргэн тойрон жаргаж байгаа нарыг жиргэж нисэх шувуудыг харахад байгалийн өнгө бодог хосолсон нь нүдээр үзээд ханамгүй үдсэглэнтэй харагдаж байсныг ч эсхийд ярьлаа. Тэд явсаар нэг газар тогтохоор болж эсхий бие засгаар ойрхон явж чад ирэй гэж. Гуйн өөрчилсөн шуудануудан газар тавьж сонгосон мод өдөн хараад хэрхэн авирахын тооцоолж байтал ойрхон холдсон эсхийн муухай хашгирах дуу хавар нэг хадлаа. Хэдхэн метрийн цаана байсан данхраад ч хүртэл сонсов. Тэр дөрөв модноос бууж тэдэн дээр очихоор шалваллаа. Гуйн хунгар засан дундуур туучсаар эсхий дээр ирэхэд хөөрхий залуу гэдийш харсан чигтийн таг гацчихад ирүү амнаас нь цагаан хөөс загарж байгаа юм тэр. Эр дорон эсхийг татаж цасан дээр суулгахад залуу жижирсэн гараараа дээш зааж ямар нэгэн хэлэх гээд чадахгүй ээрч түгдэрч байх. Цаасан зүгт нь харсан даруйтан гуйнч бас таг гацав. Модны өндөр дургасан мөчрөөс нарийн элдсэн урд сур давхарлаж ярьжлээд хэн нэгэн өөрийгөө боочсон байх нь тэр. Энд нэлээд удсан янзтай өмсөж явсан нь нооройж навсаагаад эвгүй нугдайч нас барсан хүний толгойн талан цайж гавл нь ил гарсан үзэгдэнэ. Дээл өмсөж байсан болов уу гэж таамаглах нь тайлагдж газар унжсан бүснээс тодорхой. Төдөлгүй данхраад ч гүүхэрэн эрэв. Амьсгаатж цанцсан нүрээ нэг шувтарч яваад яасан бэ гэхэд гуйн тэрийг харта гэд эрүүгээрэн цаалаа. Залуус бас л муудалцлаа. Гуйн модноос өлгөөтэй цогцыг авч хүн ёсоор хөдөөлүүлье гэсэн санал гаргахад данхраад түүнийг нь эсэргүүцэн сөрлөө. Данхраад юу яриад байгаа юм бэ? Яста нөгөө чиний айдаг чөтгөр шулам нүүрлчихвэл яана? Гү хаа хамаагүй ийм юмд хүрэх яасан дуртай юм. Гү тэгээ дараа нь гонгинох гэж байгаа юм. Гэхэд гуйн хэдий амиа хорлсон ч гэсэн хүү юм байгаа үсттэй. Тэр дээрээс авч нөхөхөж оршууллаа гэд чиний гарнаас гар унчих гээд байна уу? Унах гээд байна яа тийм. Унан заа юу? Тэглэж одоо наадах чинь үхээд ийм удчихсан юм чинь барьж болохгүй. Махан өмөрч унаад үнэр танарч авах юмгүй байгаа. Дуртагаараа чи өөр авч наадах оршуулахгүй юу? Дээл мөрөөрөө самраа түүх минь. Одоо дэсхэм хөтөн өвөл байна. Юу гэж махан өмөрч өмхий самхан үнэртдэг юм. Харин ч эсрэгээр хөлдчихсөн байгаа. Хүнгүү айд хөлдөө зогцож ирээд хүүтэн газар ухаад чи өөрөө л наад заваа юмаа хийгээрэй. Явъя гэж эсхигийн гарнаас угдс татлаа. Үдсэн зүйлээсээ өгтөл айсан эсхий мөрөн тэрсээр данхраадын араас гэлдэр аваа. Гуйн ч шарн хөдөлсөн дээр үнэхээр хий гэж бодсноос мод руу авирч хөлдөж гацсан сурыг тасалхад хөлдөө цогцос хөр засан дээр тас хидэл унахад өрөөсөн хөлн тасарч хол үлсрэв. Өвлийн дунд сард хөлдөө газар ухаж малтах шиг хэцүү зүйл байхгүй учраас гуйн цогцсын хүзүүнээс оосорлсон сураар чирж явсаар ойн цоор хотирж толгойг нь баруун тийш харуулж тавиад цасаар хужлаа.
Мэддэг хэдэн майнан наан цаана оруулж уншаад долларахаар нохоо шоу ирээд идчих баг. Сайн төрлийг олох болтугай гэж залбираад майхан руугаа боцоход нар дээр гарч байлаа. Ойн цор хойд мөчр завсраар туссан нар цалсан овоолго дээр эгц тусч түүнийг ээж баг шиг санагдахад гуйнгийн дотор онгоогоо дэрв. Майхандан буцаж ирэхэд улан хэрүүл буцалж байлаа. Данхраад майхны болонд суух эсгий рүү гутлаан тайлж шидэхэд өнөөх нь эвгэрч суучгаад бөмбөгөндөл чичирч бас уйлж байх юм. Данхраад эгээтэл уурандаа багтарч өгөх гэж байгаа юмстай эсгий рүү хуруугараа зааж. Хөөе, энэний хэлхийг сонсож гин үү? Хот руу явна гинэ. Ёстой löөлөө байлгүй. Ирхэн юм бол ирхэн шиг бай. Үчи юм айлын ганц хүү болохоор торгонд хөлбөрч тосон думбаж амьдэрсэн байгаа үз. Мань мэд хөөдөө тогооны бариулуулж явсан. Шороо чулуунд холгуулж явхад энэ байтхойг үзнэ. Зоригтой бай гэж хэлээд байхад үг авахгүй байна. Гэж гуйн өөрийнхөө талд орох болов уу хэмээн найдаж хэлв. Гэтэл гуйн ер нь явъя та. Чи хангалттай самар төгж авсан л байна лээ. Бид хоёр чинь уулнаас 9 минут бууж байвал тэр мөнгө төгрөх хамаагүй. Ер нь л буцъя. Төмөр ах ирэхгүй байсан ч би таньдаг мэддэг хүмүүсийг уудстаа дуудчихъя. Гээд эсгийд хандаж юма боож өгөл. Гушуулаарай. Нар буугаас өмнө өвгөний дочий. Тэндээ хоноод маргааш унаа ихээр буццгаая. Гэхэд эсгий энэ үгийг л хүлээж байсан айтай год үсрэн баслаа. Данхраатын царай улаан хүрэнтэж хоёр гараараа гуйнгийн цээж рүү хүчтэй түлхлээ. Чи бүр явлаа юу те? Бүр миний шуудаатай самарыг тоолж маалчихсан. Ихээрээ. Явахгүй. Би явахгүй заа юу? Гэж хашгирахад гуйн чи харсан биз дээ. Өөрийнх нь үдээр харж сонсож мэдэрчгээд яагаад зөрүүлээд байгаа юм? Явна гэснээр бидлээ явна. Чи өвлийн хүйдэнд харанхуй ойд энэ муу нэмгэн умгар майхандаа үлдмээр байвал үлд. Ингээд ачаа бараахан эмхэлж эхлэв. Чи тэгэхэд явахгүй мэт дээ. Гэж гуйн данхраадаас сүүлийн удаа асуув. Хэзээ мэдгүй нурах гэж байгаа майхныхан өмнө зогсох данхраад хариу дугралгүй буцаад явчихлаа. Эсхийг уянгийн гараас татаж явахгүй л хийх бах. Удахгүй араас хүрээд ирнэ. Битгий санаа зов. Өвөгийн очоод хоолунд идчихлээ. Ганцаараа хэрүүдан тэсв гэж. Гээд уруудан алгалаа. Гуйн хэрвээ ямар нэгэн болбол тэд хоёр өвөөгийн байж бай. Унаа дуудчих. Самраа орхиод чамаагүй ирээрээ. Гэж хашгираад эсхигийн араас уул уруудан буулаа. Тавдугаар хэсэг. Мод руу авирч мөчрөн сэгсрэнэ. Модноос бууж мөчрөө сунсан самарнуудаа төөж шууд айлана. Гороволана гү ядаж хоёулаа байхад арай хурдан байсан санагдана. Нар мандаж гэгээ тусахаас эхлээд өдөж болж нар шингэх тийшээ гандахын төдийд харанхуйлах тэр цаг хүртэл дор хийж 3 мод дуусгадаг байлаа. Үгүй ядаж дүүрсэн шуудагаан дамжилтсаар майхан руугаан зөөж бууцаад модон дээрэн эрэхээс эхлээд. Гуйн эсгийн хоёрыг явсны дараа данхраад майхандаа боцож ороод тэдэнд баахан уурлав. Хэлэх байтугай сонсохоос ч чихичэн муу муухай үгсээр тэнгэр газар нийлтэл харааж аваад жаахан уужрлаа. За яадгийн ганцтай чин ганцаарддаггүй хогч нь энэ хол ирж үйл тамаа цайн байж түүсэн хідэн шуудаа самраа үлдээгээл явчихсан байна лээ. Одохгүй төмөр ах ирэхээр тэр шуудаатай самрыг нь хүртэл зарж идэнэ. Хань илж яваад хүнээ хадтарч яваад морио гэдэг юм. Хар хүүтэнд бөглөө ойд хамт ажиллана гэж ирчихэд хаяад явсныхан шан гэж бодсоор майхнасан гарч ажилдан орохоор
ойн гүн рүү чиглэн алхав. Анх ирсний бодвол данхраад овоо баримжаатай болоод байгаа. Өнөөх том модыг голгож тооцоод түүнээс баримжаалан төөрчихгүй хүн шиг майхандан ирдэг болсон байжээ. Ядаж байхад яриг ихчээр хүнс дуусч явах үед тэд хаяад явчихсан учраас данхраад хүнс хийж байсан шуудаган ууртаа тэрсээр ойроо орсон байна. Ганц нэг туулай зурмхан байвал барьчих санаатай гэлдэрч яваа. Уурандаа багтарч явахтан нар жаргах дөхөж угагч анзаарсангүй. Явсаар өнөөх өргөн модныхон дэргэд ирэхэд харанхуй болчихжээ. Хүчээр өрн даран хийм баж ирсэн тул нэгч болов шуудаа дүүргчгээд боцох зорилгодон шолоодож дэрэгдэх мод руу авирж гарлаа. Энэ үед сүүлийн хэдэн хоног салхилаагүй их салхи шоу гэж мөчр сэрчигнүүлэн байх нь гээгээ алдаж байгаа үеэр данхраадын дотрыг маажна. Гэсэн ч уурандаа шатаж явсан залууд энэ тэмчих асуудал биш. Тэр мод хэдий өндөр олон мөчөртөж гэлээ. Гол нь нарийн учир салхинд савлахад залуу хөл алдчихгүй гэж байна. Тэгэж байтал гинэт төөрөтэй амтнд доогуур нь давхид өнгөрөх шиг чимээ гарлаа. Залуу салхины эрчимд хийсэх мөчөр хоорондон харшаа байлгүй гэж бодоод нэг их тоохгүй байхыг гэж байна. Энэ чимээ нэг удаа гарсангүй. Удаа дараа гарч тэгэх хүрт залуу улам нарийн сонсхийг хичээхийн оронд тоохгүй байгаа дүрс гэж мөчрүүдэн ээлжлэн сэгсэрсээр. Салхин ширүүсэх тусам модон тавирах нь аюултай гэж бодсноос нэгмэсэн сэгсэрчгээд дараа нь цасан дээр унсан боргоцоонуудыг түүж шууд айлахар шийдсэн байна. Гэгээ тасрав. Өмсөж явсан хуучин дэлнийхэн ингэрийг тэмтэрч асаагуурын ард ирэх жижигхэн гэрэл тусгахаар шийдэд уухаж гарлаа. Сая нэг олоод бүдгхэн ялтаах жижигхэн гэрэл тэмтжсээр модноос буугаар оролдоно. Тэгэж байтал дөнгөж сая сэгсэрсэн мөчөр дээр нь ямар нэг амтан гарах шиг тоош гултайлаа. Данхраад юу ч удалгүй тэр зүг харахад амандан зуусан асаагуурын гэрэлч тэнд юу байгааг чадан ядан харуулахаар тэмдчих. Гэтэл гэрэлцсэн часуулаануудтай саарл хэрэм гэрлээс сожигдсон юу юуг год үсэрч өөдөөс нь гүйсээр толгой дээр нь ганц товшоод дээш мөчөр дамжин алга боллоо. Данхраад ч мөн хэрэмнээс сожигдсон золтой хөл алдаж унчихсангүй. Хөгийн хэрэм чамаг олдгол юм бол шүд хийж уунта гэж шүдээ зүүн зансаараа модноос арихын боова. Дөнгөж буугаад ирэхэд нөгөө мөчөр харшилтан дуугарч байгаа гэх чимээ эгцдэрэг дүрэн зөрөөд өнгөрөв. Гэтэл дээр сонсож байснаас тэсвэр байх энэ тэр. Яа харахгүй ямар нэг төөрэ тамтны хөлийн чимээ. Цас чихрэн дуурахтай хоршиж сонсогдсон тэр чимээ Данхраадын хамаг биеийн шар усыг босгож хүйтнээс бос хайр зөөлөөс айсан мэдрэмжинтэн хөл гарн чичирч эхэллээ. Харанхуй дунд шуудааныхан амийг нь эгцхэн барьж чадахгүй тэмтчиж зогсохдон за ер нь болий маргааш ирээд унсан хідээ түүгээд авчих юм гээд шуудаа юутэй идэгэн хаяада майхнан хайхаар бодсон алгалаа. Асаагуурын хам бүдэг гэрлээр заман гэрэл төлж унсан мөчөрд бүдрээд унчихгүй хичээн яарж явхад араас нь ямар нэг амтан эсвэл амьдын бос зүйл хөөгд угаам шиг мэдрэмж бүх биеийг нь эзэмдэн авав. Данхраад өөрийн ирэхгүй хурдалж байгаа өөрийгөө гайхсан ч сүүлдээ мэдрэмжтэйгэн эвлэрч бүр гүйж гарав. Гэхдээ тэр эргэж харахыг хүссэнгүй. Учир нь гүн харанхуй бөглөө ой саралтан цааж үзэгдэх модод салхинд хийсч аргалаас ч болтугай айсан хинээч зүрхэнд шар ус хуруулж мэдхээр харагдах нь мэдээж. Бошуух майхандан очиж халуун цай чан жуух тухай бодоход додор нь арай уужрана.
айж явхад урд үзэгдсэн зүйлс додор нь дөнгөж саяхан юм шиг тодор үзэгдэхэд залуу зүүн мөрөө давуулан 3-5 нулимж мо юм ходор гэж шившгэн арган барсныхаа. Хөлн цуцаж цээж нь хүйтэн агаар хүчтэй амьсгалснаас хатгуулan өвдөхөд дан хараад асаагүрийнхэн гэрлийг газар руу биш эргэн тойрон руугаа тусган харав. Гайхмар зүйл болж тэр самар унгаж явсан модноос нэг холдоогүй байх төдийгүй. Өнөөх танил өргөн модноос хэдхэн алхмын цай зогсож байла. Навш гэж тойроод алхаад бич гэж амандан үгэлсээр өргөн модны дор сүйдгсэн өнөөх чандганыхан үрээр баримжаалж майхнан чиглэнгүй яв. Энэ удаад тэр гэрлэн савчуулан барьсаар хамаг хурдаараа зогтон гүйхтэн тэсэлгүй ээжийг нь дуудчихэ. Өөрийгөө хамгаас илүү зоригтой гэж бодсон данхраад хүү арчаагаан алдаж яваагаан гүн эсхий хоёрт харуулаагүйдэн баярлаад амжив. Гэсэн ч дотор нь энэ чигээрийн төөрч яваад осгож өгөхгүй гэсэн айдас зүрхэн тушаа цогтлно. Модны захад ирэхэд нар жаргах дөхөж байлаа. Гүйн уртаар санаа алдахад эсгүй зам татуулан тэртээ хол гарагдаг айлын зүг хурдлав. Гүйн түүнийг гүйцэж ирэхэд эсгүй эгээтэл хүүхэд шиг баярлаж "Йоо, гутлаа тайлаад унтна гэж боддоо. Гоёугоцтэй" гээд инэмсэглэв. Гүйн түүнд урам өгөхөөр багхан инэмсэглээд "Гойнч гоё л та. Гэхдээ данхраадад санаа зовоод авах юм. Санаа зовох юу ах вэ? Яг ярил чи бид хоёроос илүү аминдаа арчаад ахын. Удахгүй л буугаад ирнэ. Майхна хураагаагүй байвал гуруула маргаашнаас ч юм уу очиод хураалцъя. Харин чи хурдхан шиг унаад удгаалууд. Гэхдээ л айхтар зөрүүд хүн шүү дээ. Айгүй бол чи бид хоёрт муугаа үзүүлэхгүй гэд тэнд хэд хоногч бүгж мэднэ. Маргаашнаас ер нь очиж аргад яа. Юу балаараад байгаа юм би? Хэдэн настай хүн билээ? Муучгүй ирхэн шүү. Тэгэхээр өөрөө шийдээд бууж ирээд ирнэ үз. Тэр болтол аргадна гэж ярихгүй. Гэсэр төрүүлээд алгачихав. Өвгөний дорж ирэхэд тэр хоймортон сөгдөн мөргөж байгаажээ. Хоймор барилуулсан хар авдрынхан дээр залуусын хинхнийх нь урдум нь харж байгаагүй. Бурхны сурамл дүр цэнхэр хадган дэвсгэр дээр залаатай байх. Харцны үнэр гэр дотор хэвгалз тодосхон хөвж байхад залбирал дундуур зүсч орж ирсэн хоёр залуу бие биенийг нудран зогсож байлаа. Өвгөн мөргөж дуусаад эргэж харахтан тэднээс цочсонгүй. Одохгүй ингээд ирэхийг энэч тэр анхуулсан мөчтөл мэдчихэ. Халуун хоолцаа идэж уусан хоёр саяныг тавирч хэдэн үг солихсгээд явлаа. Эсхий зууханд наалдах шахам ордож суугаад гүйн рүү харан инэмсгэлэхэд түүний газар алим аятал улаа бударч байх юм. Өвгөн тамхиан баагуулж дуусаад гаансан дэрэгдэн тавьж уртаар санаа алдлаа. Нөгөөхөө яагав? Гэхэд залуусын царай барааж эсхий хорхоод ирсэн. Өөрөө үлдэнэ гэд зөрүүдлээд үгэнд ордгоо гэж сул дугаар хариулаад доош гарав. Гүйнч түүний үгэнд хөөж нэмж янз бүрээр л үзлээ. Амьд хүний үзэх ёсгүй юмыг үзэж харсан ч гэлээ. Хэдэн шуудаа самрандаа хорогдоод хөдлөх юм биш. Гэхэд өвгөн сүр сархин уурлаж атгсан гараараа ширээ шаав. Та нар чинь яасан дөөрчгсөн үлсэн. Ханга юм хань болохгүй гэж өчнөө хэл захиж явуулж явахад хорогдоод гинүү. Зам нээлж хань олж овцгаас юм бол бүдэрнийг зөрүү духнаа хүлээд жуулсан авчрахгүй яасан юм. Нар гэдийн жаргачихлаа. Мэдсэнсэн бол та хоёрыг орж ирэхэд л дүүрчгсэн тэнийг найзыг чинь асууж угаад араас нь морддөг байж л дээ. Морж орж зүрх хилдэггүй хатуу догшнороо цуудаа хангаад та нар шиг дураараа дөргиж яваа хүн байдгүй амтан алга. Даанч яав та
гэж дуу алдаад аддагсан гараа амандан амчирч харуулсан соонам. Гуян эсхий хоёр юу хэлэхээ мэдэхгүй дэмээл бие биерүүгэн ээлжлэн харж тус тусын биеэн буруутхан дуугүй соонам. Төдөлгүй гаднаас орж ирсэн охин хувцсан дээрх цасаан гөвж баадантаа намаа өвөөдөн гар сунгаж өгöd цас салхи гээд хоёр мөрөн өрчөж үзүүлв. Гомер суусан өвгөн хошууган өмөл зөөлжээ. Даарчгсан уу миний өөр. За, хувцаа тайлаад халуун цай хийж юу. 100 дан ойрт. Гэв. Тэгснэн гуян эсхий хоёр руу хараад за харж байна уу? Ханга дэлхий та нарын үйлдэлийг ч их л таагүй хүлээж авч байна та. Шуураад их л. Одоо тэгээд найз чинь яаж амьд үлддэгсэн байгаа юм. Яадаг үйлээ. Харин сайхан хүү. Гэж толгой сэгсрэн гаслана. Харанхуй болсон хойно ойроо ороод гү ядаж майхнаа жолохгүйгээ мэдэх хоёр дэмий шаналн хэвтгэд. Өвгөнч нойрон хулжсан аятаа эргэж хөрвөлсөөр. Ой урд санаа алдахыг нь сонсох хоёрын зүрх энэ чимээ бүрээр нь зүсэгдэж байв. Хүйтэн майханд ганцаараа таарад хэвтэж байвал аз. Майхнаас нь гарч ийш тийш яваад цасан шуурханд төөрч бодлоод хэрхээ мэдэхгүй хөлдөг шахуу юм сууж байвал яана гэж бодохоос гуйн босоод гараад гүйчихмэр санагдана. Хэдий хамт байхдаа ам зурж хэд хэдэн удаа маргасан ч энэ удаад данхраадын араас тэсэлгүй их санаа зовнож байв. Ятаж маргааш өглөө болтол тэсчих хүлээ гэж бодож хэвтгэхэд эсхий гуйн маргааш өглөө нар мандангууд хоёулаа уул руу явъя дэх үү. Данхраад их шуудан хийгээд чамайг авчиръя. Санаа зовоод байж сууж чадахгүй. Гэхэд гуйн дууны ихтгэр зөвшөөрөв. Шуурга улам ширүүсч цалсан шамрыг нүүр нүдгүй ороолгож эхэллээ. Оролдгих юмгэн улмаас нүүрийг нь халахлах юм олдсонгүй. Дээлинхэн ганцгаар дэмийл халахлагчаан айдаж салхисрэн алхасаар. Майхан дээрэн эрэх цаг хэдийн болсон ч майхных нь бараа сураг харагдсангүй. Даарч ядрахын эрэхэнд хөр цасан дээр өвдөглөн унаад өөрийн хийсэн бүхэнтэй харамсан уйлж гарлаа. Нулимсан нурсхийн хооронд хөлдөж хацрыг нь зүсэг мэд хайрч эхлэхэд данхараад ятаж нүмертэй газар олъё. Өгчихгүй хүн шиг л өглөөтэй золгох юмсан. Гээсээр цасан дээр мөлхөж явлаа. Гэтэл урд нь нэг зүйл тусна. Өнөөх өргөн мод байв. Салхины нүмер талд гарч суугаад дээлинхэн хормоо доогуур хөлөн оруулан тавирж суухад хөлийнхэн шагаа чимчигнэн өвдөнө. Түүнээс урагшаа мэдээ алга. Гурванч салж хөдөлгөн байжгсан байсныг сая анзаарав. Өвдгөндөө нүрээ нааж доош сууж байтал гинэтхэн хүзүүгээр нэг зүйл оосрлоод авах нь тэр. Юу юугүй гарч ирсэн ооср чангарч улмаар дээш татхад данхраад хоёр гараа нь хүзөөтэйг ноцолдовч ооср уяа сур гээд юу ч тэмтрэгдсэнгүй. Гарцаагүй л хүзүүнээс нь дээш өргөж амьсгалыг нь боож байсан тэр зүйл гинэт харагшин татхад данхраад түн татагдсан цасан дээр ар нуруугаар гулсаар харанхуй ойроо шингэн орлоо. Төгсгөлийн хэсэг. Гуйн эсхий хоёрыг сэрхээс ч өмнө өвгөн босч ховцслож байлаа. Тогоос ав төжигнэх чимээнэр гуйн сэрхэд
өвгөн зузаан хөвөн додортон өмдөн өмсөж байхын тэр эсхийг нударч сэрээгээд хоёул өндийхэд өвгөн хөмсгөн зангидсан жигтэн тэр хоёртон дугарсангүй. Залуусыг цайлж дуусгад өвгөн явхад бэлэн болсон байлаа. Тэр хуучин боо мөрөвчилж гартан хүр зөржээ. Харин нуруундаа үүрсэн оюумал шууданд хэдэн мод эвийг нь олж хийсэн байв. Гүйн эсхий хоёрч бошуухан хувцаслаад гэрээс гаргахад өвгөн охиныхон духан дээр өнөрлөж зулаа тасалж болохгүй шүү. Юу ч болсон хараа сэрж болохгүй. Өөртөө шаахан шүл бацалгаж явахаарай гээд гэрээс гарлаа. Энэ яг л сүүлийн захиас шиг сонсогдоход гүйн багхан тав гөрөхжээ. Харин эсхий энэ талаар бодож угааж сөхөөгүй гэрээс гарахаас өмнө нэг боорцог амандан чихээд нэлийн хэдийг халааслав. Явсаар ойн захад ирэх хүртэл өвгөн ганц үг ган хийсэнгүй. Өвлийн хүйтэн агаар тарих зарцам хүйтэн байсан ч тэд эхүүр савсуулан алгассаар. Ойн захад ирэхэд өвгөн гараан сарвчилж ийш тийш хараад юу юугүй ахад шуурхан бушуулахгүй бол гориггүй гэж хэлээд ойроо орлоо. Эсхий өвгөний үүрсэн буг хараад гүйнг нь ударч ганц нэг туулаа зурм харагдвал өөрөө нухчих гээдлээ гэж хэлээд нугхийн инээхэд гүйн түүний хэлснийг нэг их тоосонгүй. Өвгөний тадуулсан замаар цуварж алгасаар нилээдгүй газар хороож байтал цасан овгор таарав. Өвгөн дөхөж очоод барьж явсан хүрзэрийн цасыг нарилгахад эсхий хамгийн түрүүнд майхан манай майхан байна гэж таньжээ. Дэрэгд нь очсон ч танихааргүй зузаан засанд хожигдсан энэ майхан дотор хүн байсангүй. Гэвтэр засч хүн амарсан шинж байсангүй. Гүйн эсхий хоёрыг орхиод гаргахад ямар байсан яг л тэр хэвээрэн байлаа. Үүнийг ч өвгөн хэлүүлэлтгүй гадарлаж байв. Цөм майхнаас гарч ирэхэд өвгөн гадна хурж тавьсан олон шуудаа самрыг үзээд яаж байгаа хүүхдүүд яадаг вэ? Бурхан минь лус савтаг минь өршөөж хайрл гэж толгой сэгсрээд амандан бовднаад алган хавсрав. Гүйн данхраад майхан дээр чоног өмшгүй. Хараа энтийн тосгоо тэнд ч гисэн байгаа юм биш үсттэй гэж санаа зовнсон байдалтай асуухад өвгөн толгой сэгсэрч осгоо дөнгөрсөн байвал их юм гээд цааш алгахав. Тэр гүйнтэн ярилцах хүсэлгүй байгааг мэдсэн учраас олон долоон юмч асуусангүй. Эсхий харин майхан тодорхойг нэгжиж додуу хөдөө зүйл юу байгаа эсхийг нэгжиж дуусаад араас нь чимээгүйхэн дагалаа. Майхнаас гарсан хөлийн мөрч танигдахын аргагүй болтол их цасан хунгар үүссэн байв. Өвгөн майхнаас гараад хаашаа явахын сайн мэдэж байв. Гүйн эсхий хоёрч түүний араас дагсаар. Гүйн өвгөний араас гүйцэж ирээд хэлэхгүй л бол болохгүй юм шиг санагдсан зүйлэн хэлв. Тэд ойн гүнээс модны мөчөр дүүжлэгдсэн цогцоос олсон тухай түүнийг хэрэгсэн тухайхан цөм үннийг хэллээ. Өвгөн дээр дорон зогсож хүний үг аавна гэж таанч хүү юм та. Хэрвээ тэр хүн чинь дээлтэй байсан бол нэрийг нь сагсуу санчир гэдэг байсан юм. Зэрэгэлдээ сумынх. Бас л та нар шиг цээжэн дэлдсэн амтан байсан. Хичнээн хэлээд үг авахгүй. Ёстой нэг дүүрч гисэн тэнийг амтан. Та нар ч гэсэн ялгаагүй шүү гэж долообор хурууган гоцоолхон гүйн гэсэн юм лав. Тэгснэн яриаган үргэлжлүүлж санчрын хэдэн хадуу алга болоод хайж яваад манад ирсэн юм.
Яа гарахгүй л арын уул руу орсон гэхэд нь үгүй гэж мянга хэлээд үгэнд ороогүй. Хайна гээд л орсон. Тэгээд гарч ирэхдээ баахан туулай зурм бүр гөрөөс хүртэл үүрчгсэн гарч ирж байгаа юм та. Хамтаж сэнхэрээ 13 дахин гэж байн буугаан үүрээд орно. Ястой нэг гэж шүдэн цоолаа. Эсхийн сонирхол хөдөлж тэсэлгүй. Тэгэд тэрийг хэн алчихсан юм? Биш ээ. Модноос өлөгчихсөн юм. Амин хорлчихсан юм уу? Цөг юм. Энэ гэж бас нэг дүүрчгсэн толгой. Энэ уулын савдгийг хүн цээжтэй морихөлт туурайтай бүр эвэртэй савдаг байдаг гэдэг. Бас лусын буулттай газарч гэдэг. Лус гэдэг чинь өөрөө могоо шүү дээ. Дараа нь арэ гэрийнх нь алдан савыг нээлгэхэд лус аваад явжээ гэсэн гэдэг. Хэдий гэрийнх нь эндээс нүүсэн ч гэсэн сайн үзээгүй дээ. Лус сохор болгохоор үе удмаар нь л ямар нэг байдлаар шанг намсуулна. Та нар ч гэсэн хийсэн үйлдэнхэн үрийг зөвхөн өөрөө үүрээ дуусгахгүй. Үр үндэс чинь хүртэл хорлолд нь өртөн. Ийм аюултай юм хийж л байдаг. Бүр хэлж загсаар байхад шүү. Гэж хэлээд хариу сонсолгүй алгахад эсхий гүнг зурж үлдээд хүүхдүүд нь хүртэл гэсэн үү? Гэхэд тэр толгой дохиод өвгний араас цас туучин алгалаа. Эсхийн толгойд хотод үлдсэн жаахан охины төр тодорхой. Өөрт нь сайн гэж гуйсаар нэг оронд орсон охин нь жирэмсэн гэж уйлаад ирэхэд нь эсхийн нүүр өгөөгүй билээ. Энэ ууланд ирэхийн өмнөхөн дэлгүүрт таарахад тогоо шиг том гэлцтэй болж хоод түүний араас нулимстай нүдэн бэлэгэрэн арчиж зогссонсон. Хизээч түүнийг хүн гэж тоож байгаагүй эсхий энэ үед түүнийг хэвлийдэх өөрийн хүүхдэн ирэхгүй бодож уртаар санаа алджээ. Тэд цовж явсаар ойн гол хавд ирлээ. Гүйн өндөр өргөн модыг хараад ийм танив. Өвгөн модыг тойрч үзээд эргэн тойрныг нь нугацтай наргагүй ажиглаж оройрон хүртэл сарвчлан харав. Энийг хүртэл тончхжээ. Гэхэд гүйн гэмшингүй толгойд өгчээ. Өвгөн толгой сэгсрэн газаллаа. Өвгөн дээлэнхэн ингрээс хуучирч өнгөн алдсан хадаг гарган ирж модны мөчрөөс уяад. Баян хангай минь. Мөлөг сахиус минь. Болчимгүй хүүхдүүдийн бодлогогүй хуулийг хөршөөж хайрал. Гээд хэдэнтэн сунаж мөргөв. Гүйн эсхий хоёрч дагаж мөргөв. Олон замын тоос татуулсаар том өврийн джип машин ганц гэрээр нутаглаг айлын гадаа ирэв. Том биетэй хоёр залуу сүр сархийн бууж ирээд хаалга татан ороход зүүн орон дээр ташаа шүргсэн урд үстэй сэтгэц хэвэн бос байрын нэг залуу бүсгүй арзгүй зүгүүлэн сууж байна гинэ. Зочид мэд мэдэхэд охин хідэн их шиг эвлүүлж эв хавгүй аваа гаргахаас хэтэрсэнгүүд төмөр уурлаж аягийг нь шидэг шахам оргиж чад. Галзуу солио тамтан байна. Хай. Яс бацаануудаа цөглүүлээд хайрах юм. Өнөө орой шоут. Нөгөө охин чинь хэдэн найзаагаа дагуулад ирнэ гэсэн. Юм үзээгүй хэдэн оюутан охтууд л байгаа биз. Жаахан юмд л явчих бах. Тэрнээс өмнө төрөх хэлье. Эрд харж ус цасанд орохгүй бол болохгүй. Ингээд хамт явсан найзаагаа нудран инээлээ. Ойн захад ирээд машинаа тавьж орхиход эрчүүдэн явсан мөрөөр даган явлаа. Өвдөг шүргсэн их цастайд өмдөө муухай болгочихлоо гэж зай завсаргүй хараасаар явсан залуус мөрөөр нь дарж явсаар майхан дээр ирэв. Майхан дотор эзэнгүй. Дагаж ирсэн найз нь байр байдлыг хараад энд яаж хүн амьдардаг вэ? Хүлдчихдэггүй бах та. Гэж шогшрон толгой сэгсрэнэ.
Төмөр түүний хэлснийг оогт тоолгүй майхны нөмөрч тавьсан хэдэн шуудаа, майхан додрох хэдэн шуудаа самрыг машин руугаа түргхэн зөөж ажиж аваад тэндээс бушуухан ариллаа. Найз нь үгүй ядаж энэ хэдэд хоол ундманд авчирч өгөхгүй байсан юм уу? Өвлийн хүүтэнд төлөө төржгүй юм байна штэ. Гэхэд төмөр чанга хөхөрч намайг ирсэн гэж мэдвэл наад бол чин дагаас алахгүй. За минь нэг мөн уурам чин тончхож гэж бодно биз. Жижигсэн цаадуулда битгий хийлээрэ. Гэхэн тэр. Цуг явсан найз нь ч ахиж элдв зүйл асууж шалгаасангүй. Дуугүй явлаа. Ой дундуур данхраадыг хайж явсаар өвгөний хэлсэн нь үнэн байж ой дотор шуурж эхлэх тэр. Бараан үл тэнгэр бүрхэж хавийн моднууд мөчрөн сэгсчин байх үед хүйтийн салхи энгэр цээж сийгүүдэн газар ам хайрна. Эсхий том готлон чирсээр өвгөн гуйн хоёроос айл болох хоцорч явахгүй гэж алхахтан хотод үлдсэн өнөөх охиныг бодсоор явлаа. Засаар шуурч эхлэхэд хав ойр харагдахгүй болоод ирэв. Модон тунд ороход эрд харанхуй болж орой гэгээ татана. Гэтэл бужигнсан их цас нэг дорон эргэлдэж байхыг өвгөн олоод үзчихлээ. Тэр зүг өнөөх хоёрыг нь дуудаж хамт очивол өндөр модны доод мөчрөөс өлгөөдөө данхраад ширүүн салхины аялсаар нааш цааш эргэлдэж савлаж байх нь тэр. Түүнийг харсан даруйдан эсхийн муухай хашгирч арн руугаар хүйтэн засан дээр унаад өглөө. Гүйнч нүдэндээ итгэж чадахгүй зогссон газраа таг гацчихсан тэр. Өвгөн салхины аялсаар савлах хүүгийн алтын шарилын өмнө 3 та сөгдөж мөргөөд өндөв. Эсхий өвдгөн тэрч суугаад эгээтэл хүүхэд шиг зүрхрэн уйлж гаргахад гүйн өөртөө хамаг бороог өгч хэрэгхээ мэдэхгүй хөшин зогсон. Өвгөн сармгайг эгчин мод руу авираад эвхмэл тонгоргон дэлгэж данхраадын хүзүүнээс зүйлдтэй сурыг хэрчгэд хөлшиж хөлдсөн ширэл газар унахтан их чимээ гаргажээ. Тэр дорон хүрзэрэн цас малтаж хөрсөн дээр модон өрж гал төлж гарлаа. Их салхин дунд гал асаах нь өвсөн дундаас зүү хайхтай ижил юм. Дэрэгдэн дэмий зогсох хоёрыг дуудаж салхинаас хамгаалан тойрч сууж угаад арай гэж гал асааж үүрч явсан модорон өрдлөө. Тэд хоорондоо юу ч ярьсангүй. Газар гисгэхэр түлсэн галж дуусч ирэхэд өвгөн үнсийг нь тараагаад ухаж гарав. Гүйн сэхэн орж өвгөн тусалж байхад эсхий модны нөмөр бараадаж суугаад уйлсаар. Ухсан нүхэнтэн данхраадыг оруулж ангайсан ам нээлттэй нүдэнд нь хийх хэмээн олж ядан халаасан тэмтэрч байхад эсхий хөрмнийхэн халааснаас өвгөний хөс гарахтан авсан хэдэн боорцгон хийж сарвав. Өвгөнч түүнийг авч аманд нь хээж нүдийг нь таглаад ажил явдал өндөрлөө. Эрчүүд хамжиж шороогоор болж орхиход боцох замдан ороход нар жаргах төхөж ойд бүрэнхий ноёлж байв. Өвгөн за төрчихгүйгэн шиг овж цувалгүй зэрэгцээд яваарай. Тэгэхэд ард гудлан чирэн уйлж алгасан эсхий хүүхчин аятана. Тэдний ойгоос гарах замд өнөх өргөн мод таарав. Түүний доод уйсан хадаг хаашаачм алгуулжээ. Харин майхан дээрэн ирэхэд эргэн тойрныхон цас хөлдөр гიშгэгдэж мөр гарсан байх нь тэр.
Харин цасан дарагдсан олон шуудаа самар алга болсон байлаа. Өвгөнийд буцаж ирсэн хойноонч тэд хоорондоо юу ч ярьсангүй. Эсхий оройн хоолноос амсанчгүй буруу харж хэвтэнэ. Маргааш үдээс өмнө гэхэд гуянгийн найзууд ирж тэднийг авахаар ярьж тохирсон байлаа. Өвгөн тэр шөнө цорон хийсэнгүй. Хуучин жижиг цогцон дэх зулаан таслахгүй гэж байна. Гуянч үдсэн харсан зүйлэн бодсоор үүр цайлгахад өдөр хэр дэрнэ гэсэн найзууд нь машины мотор хангинуулан ирчихсэн байв. Чамаг ярахаар харин сандраад гээсээр ирсэн найзууд эсхийг хараад ямар нэг муу юм болсныг шууд ойлгосон учраас олон долоон юм асууж тавгүй тулсангүй. Машинаар хот руу давхиж явхад эсхий байж сууж чадахгүй өндөлдсөр гэрэлүүгэн басгүй өнөө хөхн рүү яарч байгаа нь ээлтэй. Нутгаас гардаг дээр онцгой байдлын албаны машин замын хажуу руу хэд хэдээрэн дараалан зогсож байхыг залуус харжээ. Аврагчид ч нааш цааш гүйлдэж дусгай дадлахын машинаар замын хажуугийн нуур руу унаж цөмөрсөн машиныг татан гаргаж ирж байхдаа яг таарав. Энэ машины дугаар бас маркийг гүйн сайн мэднэ. Энэ бол төмрийн машин. Азар эсхий харсангүй. Хотод ирсэн хойно энэ явдал мэдээллийн хөтөлбөрөөр жахин давтаж гарлаа. Хууль бус самрын намаачид орон нутгийн зам дээр сунаж нуур руу цөмөрж осолдсон хэрэг гарлаа. Ланд 200 маркийн автомашин өнгөрөгч 5 дахь өдөр Болгон аймгаас хот руу явах замд өндөр хурдтай давхиж явахдаа осолдсон байна. Тухайн автомашинаар зорчиж байсан иргэд газар дээр амнаасаа алдсан ба ачааны хэсэгт болон арын суудалд олон шуудаа самар тээвэрлэж явсан гэдгийг тогтоогод байна. Он гарснаар ийм төрлийн самрын 8-нд хатуу анхаарал тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагууд салбартаа чиглэл болгон үүрэгдсэн бол онцгой байдлын ерөнхий газраас өвлийн цагт орон нутгийн зам дээр иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой зөрчиж байхыг энэ хэрэгээр сануулга болгон дамжуулж байна. Дараагийн мэдээ. Хаалганы цаана эсхийг зогсож явахыг харсан охин гайхаж хоцорлоо. Эсхийг гимхийсэн аятай доош харан зогсож байв. Охноос уучлал гуйж хийсэн хэрэгтэн хижнэн их гимшиж байгааг нь тайлбарлахад охин нулимсан барьж дээлсэнгүй. Газар нь хайрагдаж улайгаад хоёр чихэн бэлцээдлийн хавдаж ус гүйсэн эсхий инэмсэглэгчин аядаж халааснаас өөрийн түүсэн борох цойгон охинд гаргаж өгөв. Охин түүнийг инэмсэглэн аваад түүнийг уучлсан ч ирээдүйд тохиож мэдэх их аюулын тухай огт гадралсангүй. Төгсөв. Зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Б. Оргилволд. Хэрэв танд энэхүү зохиолууд таалагдсан бол та өөрт төрсэн сэтгэлийн доор сэтгэл хэсэгт бичээрэй. Эсаудын эргэлэн гаргасан аудио номыг сонссон. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой.